Сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Та нартайгаа бичлэгээр уулздаг нэлээд утсан байна. За өнөөдөр та нартай амлсан ёсороо 11 сарын 11 буюу энэ шидэт өдрийг хэрхэн ашиглаж өөрийнхөө хүсэл мөрөөдлийг 10,000 дахин хурдан биелүүлэх вэ гэдэг тухай ярилцах гэж байна. За тэгээд ганцаараа энэ үйлдэлүүдийг хийнэхээр нэг амиа хичээсэн юм шиг санагдаа. Тэгээд та нартайгаа хуваалцаж байна. Тэгэхээр эхлээд 11 сарын 11 гэж яг яадаг өдөр вэ? Юу болдог вэ гэдгийг бяцхан тайлбарлая. Тэрний дараа та нартаа 3 алхамыг яг 11 сарын 11-нд хийснээр та өөрийнхөө хүслийг 10,000 дахин хурдан биелүүлэх тэр зааврыг нь хуваалцъя. За тэгээд бичлэгийн төгсгөлд маш гоё бонус, нууц задлах байгаа. Тэгээд бичлэгтэйгээ төгсгөл хүртэл хамт байгаад тухайн сюрпризийг хамтдаа задлая. За тэгэхээр юун төрөнд 11 сарын 11 гэж юу вэ? Ямар өдөр болдог вэ гэхээр дэлхийн хүслээ биелүүлэх өдөр гэж тооцогддог. 11 гэдэг тоог та нар маань цаг ч юм уу, өдрийг ч юм уу ер нь харж исэн бол энэ өдөр тийм том шинэ эхлэлийг ер нь бэлэгддэг. За тийм учраас энэ өдрийг дэлхийн manifestation day буюу одоо таталцны хуулийг хэрэглэдэг. За эсвэл одоо өөрийнхөө энергийг цэвэрлэдэг. За эсвэл одоо хүсэл мөрөөдлөө биелүүлдэг. Тийм одоо зүйлсийг хийдэг. Тийм маш олон жилийн туршид хийж ирсэн ийм өдөр байгаа. За тэгэхээр энэ жилийн 11 сарын 11 бол бүр илүү онцгой. Яагаад вэ гэхээр энэ жил Азийн одоо цаг тооны бичгээр бид нар могоо жилд байгаа тийм үү? Тэгэхээр могоо жил маань илүү ингээд бид нар он эхлэхдээ хамтдаа хийсэн шүү дээ тий. Илүү усан энергитэй ид шидийг бүтээдэг гээд. За ид шид бол энэ жил үнэхээр миний амьдралд бол бүр өстө утгаараа ингээд бодтоор биелж байгаа. Тэгээд та нар маань ч гэсэн могоо жил гарахад хамтдаа хүслээ бичсэн хүмүүс бол бүр гайхамшиг бас адилхан тохиож байгаа гэж итгэж байна. Та нар маань ч гэсэн өөрсдөө тэр туршлагаасаа комент хэсэгт хуваалцаарай. За тэгэхээр могоо жил нь яадаг вэ гэхээр таны одоо эрчим энерги, зүүн совин, таталцлын хууль, одоо хорвоо ертөнцтэй холбогдох чадварыг нэмэгдүүлдэг тийм жил байгаа. Тэгэхээр энэ жилийн 11 сарын 11 яах вэ гэхээр та яг энэ өдөр ямар энерги ялгаруулна, ямар үр тарин тэр нь 10,000 дахин үрждэг. Тэр нь сайн байна уу, муу байна уу хамаагүй. Ямар нэгэн байдлаар таны тарьсан үр 10,000 дахин үржинэ гэсэн үг. Тэгэхээр та юуг 10,000 дахин үржүүлмээр байгаа вэ гэдгээ 11 сарын 11-ндээ тодорхойлж хорвоо ертөнцид одоо тэнгэр огторгууд илгээж чадах юм бол тэр зүйл маань ирэх 9 жил хамт тантай байна гэсэн үг. Тэр энерги. Яагаад вэ гэхээр 2025 он гэдэг маань 9-ийн тоотой байгаа тийм ээ. Тэгэхээр 2026 он гарангууд 1-ийн тоо руу орчин гэсэн үг. 10 буюу 1-ийн тоо руу орчин. Тэгэхээр дараагийн 9 жилийн үйл явдлыг энэ өдөр тодорхойлох бүрэн боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэ өдөр та юу хийсэн, 11 сарын 11-нд юу ботсон, ямар энерги ялгаруулсан гэдгээс таны ирээдүйн 10 жил бараг тодорхойлогдох гэдэг нь гэсэн үг. Тэгэхээр энэ өдрийг алдаж болохгүй. Аль сайхнаараа одоо энэ өдрийг өнгөрүүлэх хэрэгтэй гэсэн үг. За миний хувьд яг юу хийдэг вэ гэдгийг эхлээд хуваалцъя. За тэгэхээр хамгийн нэгдүгээр алхам нь бол өөртөө ирээдүйн өөртөө зориулж захидал бичнэ. За та нар маань ямар ч дэвтэр дээр бичиж болно. Зүгээр ингээд одоо нөгөө цаас гаргаад бичиж болно. Миний хувьд болохоор 9 цагаан үхсдийн дэвтэрнийхаа юм хамгийн арын юм хос уудас байдаг. Энэ дээрээ захидлаа бичээд тэгээд өөртөө хаяглана. За хаяглахдаа 2026 оны буян тогтох чамдаа зориулв гэдэг. Одоо тэгэхээр та бичихдээ өөрийнхөө нэрийг 2026 оны 11 сарын 11-ний түүнд зориулв гэдэг захидлаа бичих нь шүү дээ. Яг хүнд зориуд захидал бичиж байгаа юм шиг. За тэгээ энэ захидал дотор юу байх вэ гэхээр таны 2026 онд ирэх жил биелүүлмээр байгаа бүх хүсэл биелсэн мэтээр одоо яг найзтай захидал бичиж байгаа юм шиг бичнэ гэсэн үг. За чи тэр сургуультай тэнцэж чадсан, тэндээ очоод одоо тийм оронд аялаад тийм гайхамшигыг бүтээгээд тийм гэр оронтой болоод тийм одоо юу гэдгийг одоо өөрийнхөө одоо бүхэл хүсэл нь биелсэн байгаа одоо хүнд зориулж захидлаа бичнэ гэсэн үг. За тэгээ хамгийн чухал нь энэ захидлаа бичээд одоо нэг нүүр захидал бичгэнэ штэ. Өөрийнхөө одоо бүх хүслийг биелүүлсэн байгаагаар өнгөрсөн цаг дээр бичээд тэгээд хамгийн төгсгөлд нь 3 өгүүлбэр бичнэ. Энэ 3 өгүүлбэрийг одоо бүх хүн бичнэ гэсэн үг. За нэгдүгээрт нь баяр хүргэе чамдаа. За хоёрдугаарт нь маш их бахархаж байна чамаар. За гуравдугаарт нь чи үүнийг хүртэх эрхтэй гэж ингээд ирээдүйн өөртөө бичих нэ. За тэгээ энэ захидлаа ингээд бичиж дуусаад за хоёрдугаар алхам нь болохоор энэ захидлаа баттгах тийм бясалгал хийнэ. Бяцхан бясалгал. За 11 сарын 11-нд одоо хорвоо ертөнцийн энерги бүх зүйл одоо ийм
шин ихтийг бэлэгдэж байгаа бүх одоо хорвоо ертөнцийн хамаг сайхан энерги газарт бууж байгаа буюу Тэнгэрийн эрхээс одод газарт бууж байгаатай яг адилхан тийм энерги үүснэ гэж байгаа байхгүй юу? Оюун санааны хувьд тийм ээ. Одоо бидний харагдахгүй ертөнцид гэсэн үг. Тэгэхээр захидлаа биччихээд за яг 11 сарын 11-нд хэрвээ та энэ үйлдэлийг хийж байгаа бол маш азтай. Гэхдээ 11 сарын 11-нд биш байсан ч гэсэн энэ энерги маань 11 сарын 11-ний өмнөх 3 өдөр, дараагийн 3 өдөр нь бас үргэлжлэн нийт 7 хоног гэсэн үг. Тэгэхээр та хэрвээ 11 сарын 11-ээс хойш үзэж байгаа бол адилхан бичлэгнийхаа яг энэ үйлдэлийг дагаад хийгээрэй. За тэгээд захидлаа ирээдүйн өөртөө зориулаад чангаар уншнаа. За тэгээ ганцаараа сууж агаад уншина. За тэрнийхаа дараа дээд байгаа дээд өмсөөд хормойгоо тосоод одоо ер нь бол Тэнгэрийн эрхээс оддыг хормойндоо ингээ өвөр дээрээ буулгаж байгаагаар ингэж төсөөлж бясалгана гэсэн үг. За тэгэхээр нүдэ анаад гүнзгий амьсгал 3 удаа аваад тэгээд өөрийнхөө захидлыг барьж агаад ингээд 2 гараа ингээд дэлгээд за тэгээд төсөөлнө. За Тэнгэрийн одод ингээд миний өвөр дээр ингээд бууж гинэ тий Тэнгэрээс ингээд маш их тийм гялтгансан, гялалтсан. За Тэнгэрийн эрхээс нар сар одод орж байгаа тийм ээ. Тэгэхээр аль нь ч байж болно. Та ингээд таны төсөөлөлд яг юу бууж гин ямар өнгийн одод байна, ямар хэдийн ширхэг байна, хэмжээ нь ямар байна, өнгө нь ямар байна гэд бүх ингээд байж болох деталаараа ингээд Тэнгэрийн хэрэгсийг төсөөлнө. Одоо таны өөр дээр бууж байгаа. Яг тэгэхээр таны энэ төсөөлөл чинь таны яг өөрийн энергитэй адилхан зүйлсэл ингээд тань дээр бууж байгаа гэсэн үг. Тэгэхээр та тэрийг ингэж төсөөлөөд тэгээд тэр ингээд шинжүүдийг нь сайн ажиглаад бичиж болно бас. Тэгээд энэ одод ирэхс надад юу хэлхийг хүсэж байгаа вэ гэдгийг маш сайн өөрөөсөө болон одоо оюун санаанаас асуугаарай. Ялангуяа далд ухамсараас. Яагаад вэ гэхээр энэ ирж байгаа оддын энерги таны одоо ирээдүйд бичсэн тэр захидлыг биелүүлэх арга замууд нь дотор нь байгаа гэсэн үг. Тэгэхээр хүн болгоны төсөөлж байгаа од өөр, өнгөн өөр, хэмжээ нь өөр байна шүү дээ, тий. Тэгэхээр тэр болгон таны одоо энэ надад ингээд юу хэлхийг хүсэж байгаа вэ? Ямар одоо мэдээг дамжуулахыг хүсэж байгаа вэ гэж өөрөөсөө асууна гэсэн үг. Хорвоо ертөнцөөс асууна гэсэн үг. За тэгээд ингээд за энэ хэдхэн минутын бясалгал болно. Тэгээд эндээс ботсон бодрлоо шууд ингээд цаасан дээр болж буулгаарай. За тэгээд эндээс ямар мэдээлэл танд ирж гин, ямар алхмуудыг би ингээд шууд маргаашнаас хиймээр санагдаж гин гэдгээ ингээд тодорхойлоод аль болох ингээд одоо ирж байгаа мессежийг барьж авах хичээнэ. Гэхдээ тэрэнд тулгуурлаж ямар нэгэн төлөвлөгөө гаргах ч юм уу, за ингээд тгийч гэдэг юм уу, тгийгч ерөөсөө өөрийгөө битгий хүчлээрээ зүгээр тухайд хэрвээ бодол төрөхгүй зүгээр Тэнгэрийн эрхсийг та харж байгаа бол тэгэл болоо. Тэрийг ингээд баттгаал орхичин гэсэн. 3 дахь нь болохоор энэ захидлыг бичсэн мөчөөс эхлээд өөрийнхөө энергийг хамгийн өндөр түвшинд байлгана. Өөрийн давтамжийг хамгийн өндөр түвшинд байлгаж ээж одоо таны тэр хүсэл мөрөөдөлд хүрсэн байгаа өөртөөгөө адилхан болгоно гэсэн үг. За энэ дээр юу хийж болох вэ гэдгийг та нар тодорхой болгоод өөрийнхөө хийдэг аргуудаас хуваалцъя. За тэрний юу вэ гэхээр та нар маань ажиглаж байгаа ах миний өмссөн хувцсыг за яагаад энэ хувцсыг өмссөн бэ гэдэг нь бас их учиртай. Яагаад вэ гэхээр энэ бичлэг яг үзэгдэх хүндээ л үзэгдэж байгаа. Тэгэхээр би та нартай аль болох хамгийн өндөр энергийг өөрөөсөө өгөхийн тулд өмсөж байгаа хувцас хэлж байгаа үг за би бүр өглөө эрт босоод уул модонд очоод сүү өргөөд бясалгал сонсоод ингээд хамаг сайхан үгийг амнаасаа өрөөгөөд тэгээд ирээд энэ бичлэгээ хийж байгаа Монгол гэртээ галаа асаагаад яагаад вэ гэхээр Монгол гэрийн энерги гэдэг чинь өөрөө хамгийн байгалийн давтамжтай ойрхон байдаг буюу өндөр байдаг хорвоо ертөнцийн энергид хамгийн ойрхон байдаг энерги учраас Монгол гэрээсээ та нартай бичлэг хийж байгаа. Тэгэхээр ийм байдлаар өөрийнхөө энергийг би яаж өндөрсгөж болох вэ гэдгээ одоо жигсаагаад бичээрэй. За нэгдүгээрт нь болохоор ийм тод шар өнгийн ялангуяа 11-ээс өмнөх 3 өдөр 11-ээс өмнөх хойших 3 өдөр энэ 7 хоногийн туршид айл болох хар хувцснаас зайлсхийнэ. Хар өнгө бол дандаа одоо тийм харанхуйг бэлэгдэнэ. Сөрөг одоо тэр чинь ингээд гялтганахгүй шүү дээ. Одод ирэхээс яаж ийн ингээд гялтгана. Тэгэхээр айл болох одод ирэхстэй адилхан өнгийн хувцас өмсөөрэй. Хувцас энэ материал бол бидний энергийг бас шууд одоо өөрчилдөг, давтамжийг өндөрсгөх чадвартай, буулгах чадвартай. Тэгэхээр аль болох юм алтлаг, гялалтсан, тод шар өнгийн, за эсвэл мөнгөлөг гэх юм бол одоо одод шиг тийм ээ, гялтгансан одоо тийм гялгар, цайвар, цагаан.
Тэ саарал ийм өнгийн хувцс өмсөхийг хичээгээрээ шкаф дотроос одоо тийм хосноо тайх нь шүү дээ шүүгэн дотроос. За тэгээд гоёв чимэглэлийг бас тийм гялтгансан одоо өөрийнхөө хамгаалалт дуртай гоёв чимэглэлээ энэ 7 хоног зүүж болно. Яагаад вэ гэвэл энэ гоёв чимэглэл чинь бас металл болгон өөр ингэсэн давтамжтай байдаг. Одоо шаргал ийм гялтгансан юм өмсөж байгаа бол манет ч юм алт ч юм уу за мөнгөлөг зүйл өмсөж байгаа бол мөнгө идэл ч юм уу тийм ээ. Эсвэл өөрийнхөө гоё юм шигтгэн нүдтэй гоё гялалцсан эмэг бүгж одоо юу вэ тэднэрийг аль болох өмсөж зүүгээд өөрийгөө ингээ гоё гангалж сайхан мэдрэмж өөртөө өгөх тийм үйлдэлүүдийг хийгээрэй. За хувцсан дээр дараагийнх нь болохоор энэ сонсох мэдрэмж бол бидний одоо бүх энергийг тодорхойлж яадаг. Тийм учраас маш сайхан зүйлийг сонсороо, дуртай дуугаа сонсороо, гоё утга агуулгатай лекц, семинарыг сонсороо. За миний хувьд болохоор 9 цагаан хүсний ерөөлөө сонсож байгаа. Тэгэхээр та нар маань бас манай YouTube зүг дээр үнгүү байгаа 9 цагаан хүсний ерөөлийг сонсож болно. За тэгээ 3 дугаарт нь болохоор бас нэг чухал зүйл нь болохоор яарч твдөхгүйгээр аль болох энэ 7 хоног юм тайван амгалан ялангуяа 11 сарын 11-ний өдөр тайван амгалан жаргалтай байгаарэ. Яагаад вэ гэвэл могоо жилмэн өөрөө усан тийм эрчимтэй, усан энергитэй өөрийгөө ерөөс усал гэж төсөөлөх хэрэгтэй. Ус бас ингээ гялтхан дээ шүү дээ, тийм ээ. Нарны одоо туяанд тусаад тийм ээ. Тэрэн шиг ийм аль болох гол усны ойрхон очиж болно. За тэгээд цас орцсон бол гадаа цасан талхаж болно. За тэгээд ийм өөрийгөө усаар төсөөлөө тийм уйхан, намуухан, зөөлхөн амгалан байхыг хичээгээрээ өөрийгөө тийм яаруулсан, твдүүлсэн тийм энергит бити ингэж оруулаараа аль болох тэрнээс зайлсхийгээрээ. Яагаад вэ гэхээр бидний одоо хүсэж байгаа тэр таны хүсэж биелүүлэх гээд байгаа тэр та тийм яарч чадгсан байх уу эсвэл ингээд тайван амгалан байх уу гэдгээ бас бодох нь шүү дээ. Тэгэхээр тайван амгалан энерги илүү их зүйлийг танд дуудаж авч ирдэг. Илүү их сайхныг дууддаг гэсэн үг. Таны 11 сарын 11-нд гаргаж байгаа энерги тэр чигтээ 10,000 дахин одоо үржин гэх юм бол та ямар энерги өөрөөс ялгаруулах өөрөөс тэрэн дээрээ байнгын төвлөрнө гэсэн үг. Тэгээд эргэн тойронд байгаа хүмүүстэй аль болох бас туслаад дэмжээд сайхан энерги өгөөрөө тэднэрийнхээ хүсэл мөрөөдлийг бас асуугаараа ялангуяа хүүхдүүд бол хязгааргүй ингэж мөрөөдөх чадвартай учраас хүүхдүүдтэйгээ бас мөрөөдлийн яриараа хүн болгоомж жаргалтай байвал таны энерги дахин давтан одоо жаргалтай болно гэсэн үг. Тэгэхээр эргэн тойрны хүмүүст аль болох өглөх чандаараа хэрвээ таны бүх хүсэлт биелжүүл яах вэ? Та аль болох өгөхийг л хичээнээс эмэгтэй хүн чинь ер нь ингэж бид нар чинь нэг тийм өгөх тийм энергитэй өгжөөж илүү тэр нь ингэж үржиж бидэнд ирдэг учраас аль болох өгөө тийм цайлган аль болох боломж гарвал тийм одоо сайн үсийн зүйлийг бас хийгээрээ хин нэгнийг баярлуулаарай. Би одоо мод руу алхахдаа шувуу хоолдог, амтан хоолдог тий. Тэгэхээр энэ өгж байгаа таны энерги эргээд танд маш олон юм давтамжаар эргэж ирнэ гэсэн үг. Тэгэхээр аль болох тийм буйны одоо босод хүнийг, амтныг, хүүхдийг, хүмүүсийг баярлуулсан алхам бас хийгээрэй. Энэ таны энергийг бүр ингээд хамгийн дээд түвшинд аваачна. Дараагийнх нь болохоор өөрийгөө хайрлах алхмуудыг хийгээрэй. За энийг бол би өөрийгөө дайрч зарчилгаа. За тэгээд халуун баанд хөвтөх, халуун дуртай зүйлээ явах. Би өвөлд хоормог, ингэний хоормогийг халаагаад баг зэргийн зөвхөн мал хийгээд уух дуртай. Тийм байлаар өөртөө энэ өдөр ингээд өөрийгөө баярлуулах ганцхан бусдыг баярлуулах биш өөртөө нэг өдөр ингээд нэг юм эрхлүүлэх өөрийгөө эрхлүүлэх тийм боломж өгөөрөө гоё дуртай зүйлээ хийгээ дуртай хөгжмөө сонсоод дуртай хувцас өмсөөд дуртай зүйлээ идэж уугаад тэгэхээр ерөөсөө өөрийгөө бити ингээд хязгаарлаараа тэгээд дараагийнх нь болохоор байгаль болж өгвөл цагийг өнгөрөөхийг хичээгээрээ хөдөлгөөн дасгал одоо миний хувьд Монгол бүжиглэх дуртай энэ өдөр бүжиглэж байгаа тэгэхээр бүжиглэх за эсвэл гоё аялгау сонсох за эсвэл ер нь бол аль болох байшингаас гараад нар сар ингээд энэ байгалийн эрчмийг мэдрэх газар очиороо ер нь алхах бол хамгийн сайн шүү. Та нар маань гоё алхаад ойрхон уул ус байвал бүр сайн очиж алхаад тэгээд мэдээж нөгөө боломжтой бол 9 цагаан одоо сүүний цацлаараа цацал өргөөрөө. Цацал өргөнө гэдэг бол таны одоо хорвоо ертөнцид өгж болох хамгийн сайхан одоо бэлэг байгаа. За бүр болохгүй цацал цацах боломж гарахгүй байх юм бол та нар маань ингээд сайхан өөрийн сэтгэлээрээ сүүн цацал бас ингээд өргөж бас болно. За тэгээд хамгийн сүүлд нь болохоро үнэр бол бидний одоо энергийн давтамжийг бас маш хурдан өөрчилдөг. Бид нэр хичээхгүйгээр өөрчлөгддөг тийм бас нэг гоё зүйл байгаа. Тэгэхээр ямар үнэр таны давтамжийг энэ үед өөрчлөх вэ гэхээр за арц байж болж гин. Арцны үнэр бол маш өндөр давтамжтай. За шаргал өнгийн жимснүүд буюу одоо энэ өдөр жүрж
лимон тий ийм жимснүүдийг аваад хүүхдүүдтэйгээ гоё эдэнгээ хальсын ингээд гэрээ одоо нөгөө цонхон дээрээ тавьчих болно тийм ээ нар тусч байгаа хэсэг. Тэгэхээр нөгөө үнэр нь гоё гэрээг ингээд ийм жүржин үнэртэй болгоорой. Энэ үнэр бас танд ингээд аз жаргал өгөхөөс гадна элбэг хангалууныг дууддаг. За тэгээд арцны үнэрийг бас гоё гэртээ үнэртүүлээд тий арц ганг бол айл болгонд байдаг шүү дээ. Тийм үнрээр давтамжийг өсгөөрөө. За тэгээд мэдээж хамгийн төгсгөлд нь болохоор бусад хүмүүс таны энергийг маш сайн өргөх боломжтой. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр энэ бичлэгийг үзэж байгаа хүн болгон өөрийнхөө хүслийг биелүүлэх гэсэн одоо сайхан зүйлийг тээсэн одоо өөрийнхөө хүслийг биелүүлэх гэж байгаа хүнээс хамгийн сайхан энерги ялгарна тийм үү. Тэгэхээр энэ бичлэгийг үзэж байгаа хүн болгон доор комент хэсэгт 9 цагаан хүсэл нь биелэх болтугай гэж комент хийжээрэй. Тэгэхээр та нарын маань бүх энерги ингээд нийлээд нэгнийхээ 9 цагаан хүслийг бас биелүүлэх тийм маш гоё тийм олон мянган хүний эрчим үүсгэнэ. Тэгэхээр та нар маань комент хэсэгт 9 цагаан хүсэлд биелэх болтугай гэд комент бичиж үлдээгээрэй. За ингээд 11 сарын 11-нд танд ингээд хүссэн 9 цагаан хүслийг чинь биелүүлэх бүх арга замыг заасан, бүх сайхан энергийг авч ирсэн тийм 7 хоног байх болтугай, тийм өдөр байх болтугай гэж та нарыгаа ерөөй. За тэгээд төгсгөлд нь амлсан ясаараа нөгөө бонусаа хэлье. За та нар маань жил болгон намайг 9 цагаан хүслийн дэвтэр ингээ гаргадгийг мэдэх баха. Одоо баруун бүгд мэдсэн баха. За тэгээд хамгийн ихнийхэн зочин угсаатны дээд хувцаар гарч исэн бол дараагийн өмнөх жилийнх 4 угсаатны дээд хувцаар ингээ 9 цагаан сүүний цацаг өргөж байгаа бүсгүйгээр гарч исэн бол энэ удаагийн дэвтэр маань ямар угсаатны дээд хувцастай гарахыг та нар маань таагаарай. Хамгийн түрүүнд таасан хүнд би энэ дэвтэрнийхээ дээжийг бүр хүслийн дэвтэр хүсэл биелүүлэхийн багцтай нь үн төлбөргөө өгнө. Нэгдүгээр хоёрдугаарт зөвхөн 11 сарын 11-ээс 11 сарын 16-ны хооронд яг энэ энергийн давтамж хамгийн өндөр байгаа өдөр би та нартай гоё бэлэг өгөхийг хүссэн юм аа. За тэр нь юу вэ гэхээр хүслийн шин дэвтэрний маань урьдчилан захиалга хийж байгаа. За энэтэй холбоотой бүх мэдээллийг би тайлбар хэсэгт оруулъя. 11 сарын 11-ний өдөр пост орноо. Тэн дээр урьдчилан захиалгыг за энэ дэвтэр маань 36 мянган төгрөгөөр энэ жил гарч байгаа. За зөвхөн 11 сарын 11-ээс 11 сарын 16-ны хооронд захиасан хүмүүс маань 29900 төгрөгөөр 99 гэдэг та их оруулсан байгаад 29900 төгрөгөөр захиалах ийм гоё урамшуулал одоо хямдралыг та нартаа бэлгэлж байна. За тэгэхээр та нар маань VAD Art Studio гэдэг хаяг руу чат бичиж болно. Эсвэл энэ доор тайлбар хэсэгт би яаж урьдчилан захиалга хийх талаар мэдээлэл оруулъя. Тэгээд эх 2026 он та нарын маань загталтаа бичсэн хүсэл болгононд биелэх болтугай гэж өрөөгөөд энэхүү бичлэгээ дуусгая. За тэгээд 2026 оны эхлэхээс өмнө бүгдээрээ хүслийн дэвтэр маань гарахаар 7 хоногийн үн төлбөргөө одоо челленж явуулж байгаа. Тэр нь 2026-ны 1 сарын 1-ээс 1 сарын 7 хүртэл хамтдаа 7 хоног группт дэвтрээ хөтлөх тийм воркшоп хичээлүүд явна. За тэр нь дэвтэр авсан бүх хүмүүс маань тэр группт үнгүү ороод үнгүү одоо бяцлаглуудаа сонсоод үнгүү зургаа хамт зуралцаад бүх зааврууд нь ороод явна. Тэгэхээр та нар маань урьдчилан захиалга хийсэн хүмүүс маань ч гэсэн доор одоо би тайлбар хэсэг тавьсан байгаа группт хүсэлтэд явуулаарай. За тэгээд та нартайгаа дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай.